Улаанбаатарчууд бид ямар хүмүүс байх ёстой? Энэ асуудал бол манай хөгжлийн алхаагаар урган гарч байдаг зүйлийн нэг. Зан харьцаанаас эхлээд хот тосны хэв загварыг Улаанбаатарчуудаас авах гэж нийтээрийн ирмэлцдэг нь ойлгомжтой. Тиймээс ч нийслэлийн иргэн байна гэдэг бас ч тодорхой хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Нийслэлийн аль ч үйлдвэрээр ороход ажилчдын ихэнх нь техник мэрэгжлийн сургуулиар мэрэгжил олж авсан залуучууд болжээ. Ахмадууд маань залуу үедээ амьдралын ухаан, ажлын туршлага аль бүхнийг өглөөлөн өгч байна. Ижил дасал болсон үйлдвэрийнхээ нүргээн дунд суур машины дэргэд өнгөрүүлсэн мөч бүхэн хогтон ирэх он жилүүдийн сайн сайхны эхлэл болдог. Улаанбаатарт орон сууцны шинэ хороолол нэгэн зэрэг сүндэрлэн болсож, нийслэлийн хүн амын тэн хагасаас илүү хувь нь ижвэрэн үйлчилгээтэй тохилог орон сууцнд амьдарч байна. Иймхүү гэрэлгэгээ түгээмэл шинэ хорооллуудыг үзсэн хэн бүхэн Улаанбаатар орчин үеийн хот болжээ гэж хэлэх болно. Улаанбаатар хотын шинэ хорооллыг барьж явуулахад Москва хотын зураг төслийн Гипро Горбрелинг мэрэгжилтнүүд эхийг бүтээж Москвагийн барилгачид манай барилгачидтай мөрөд зэрэгцэн ажиллаж байна. Наримдал дружба бидний зүрхэн дүүр толгойтой. 60 гаруй жилийн турш манай хайртай хорон бүгд наримдах Монгол ард улсын цэцэрлэгийн бүтээн байгуулагдсан аривын нандин бүхэн Монгол зөвлөлтийн ард түмний гандан бууршгүй наримдал жинхэнэ ах дүүгийн барилгааны үр ач үлээ. Намуухан шин төг төмөн зулаан асаач гэсэн дууг манайхан нийтээрээ мэднэ. Тийм ээ. Улаанбаатарын шин мянган гэрлэн асааж, үйлдвэр үйлчилгээ, соёлын газруу тасралтгүй ажиллаж байдаг. Ингээд бодоход их хотын нүргэнд ажил амьдрал, хурамын төдий чалгуурлан амрах гэж байдгүй байна. Улаанбаатарт зүүн өглөө солигдох шинэ өдөр бүхэн ямар нэгэн шинэ зүйлийг авчирна. Энэ бол их хотын амьдралын зам юм. Хагас сая орчим хүн оршин суудаг хотыг хүнсний бүтээгдэхүүнээр хангах хялбаргүй мэдээж. Гэвч өвлийн эд дундуур нийслэлийн дэлгүүрт хөргөст хэмэх улаан лол баялагын төлөө чармаж ажилдаг энэ хүмүүст бид баярлалаа. Улаанбаатар хот манай улсын жижиглэн худалдаалах барааг үйлгээний 40% хийж байна.
манай хөрш Сибирийн алдартай хот Эрхүүгийн хүндэс очид. Улаанбаатар Эрхүү хоёр хот манай ардын хувьсгалын анхны жилүүдээс эхлээд анх дүүгийн барилдлага талбарын холбоо харилцааны мартагдашгүй хуудсуудыг түүхэндээ бичсэн юм. Улаанбаатар Эрхүү хоёр эв наримдын тэр сайхан уламжлан Улаанбаатарт анх дүү хот боллоо. Манай хорны нийслэл Улаанбаатар, Москва, Берлин, Варшав, Праг зэрэг анх дүү социалист орны нийслэлүүтэй эвийн бат холбоотой. Тэгээд ч Москвагийн барилгачид Праг, Берлиний мэрэгжилтэн манай нийслэлийн олон барилга байгууламжийг бүтээн босгоход жинхэнэ анх дүүгийн ёсоор гар үе сэтгэл зүтгэлэн оруулдаг. Нийслэл хотын маань ирээдүйн хөгжил хэдийн телевизийн талаар нам засаг банкын анхаарал хадамж тавьж түүнийг хэрэгжүүлэх нөрөх ажил Улаанбаатар хотын намын хороо ардын депутатуудын бүрийн гүйцэтгэх захиргааны анхаарлын төвлөрөх юм. Нийслэл Улаанбаатарыг хоосох орчин цагийн социалист хот болгох талаар Монгол зөвлөлтийн уран барилгачид олон жилийн турш хамтран ажиллажээ. Бидний ирээдүйн итгэх итгэл найдвар улс орны маань сүр хүчний бэлэгдэмдэг болсон олон дон алдартай Улаанбаатар дөрвөн уулын дундаа өдрөөс өдөр дөнгөжин залуучсаар байна.